2017 оны 6 сарын шинжлэгдсэн хувилбар гарсантай холбоотой хөрвүүлэг хэрхэн хийх вэ гэдэг үзье. Хөрвүүлэг хийхин тулд та эхлээд хуучин файлаа татаж авсан шинжлэгдсэн хувилбарынхаа файлын хамт нээн. Бүгдээрээ хуучин файлаа нээчлээ. Энд манай шинэ файл байна. Хуучин болон шинэ файлынхаа хооронд та Ctrl Tab товчны тусламжтайгаар шилжих боломжтой. За хөрвүүлэг хийхин тулд бид эхлээд хуучин файлынхаа Export Import товчны энэ мэдээллүүдийг хуулах хуучин гэсэн товчон дээр дараад өгье. За yes даръя. Ингэснээр та хуучин файлынхаа мэдээллийн бааз дээр очиж гэн гэсэн үг. За эндээсээ шинэ файл руугаа шилжлээ. Мөн мэдээллийн бааз дээр нь очихын тулд Export Import товчны шинэ файл руу мэдээлэл хуулах гэсэн товчон дээрээ дараад өгье. За yes. Шинэ файлынхаа мэдээллийн сан дэрлээ. За одоо хуучин файлынхаа Export Import хийх товчон дээр дараад нэгдүгээр товч буюу бүх мэдээллийг хуулах гэдэг дээр дараад өгье. Ингэснээр таны хуучин файл дээрх бүх мэдээлэл copy command авлаа гэсэн үг. За шинэ файл руугаа шилжлээ. Export Import хийх товчны 2 дугаар мөр буюу мэдээлэл хөрвүүлэх шинэ файл дээр даръя. Yes гэдгийг сонгоё. За мэдээлэл хөрвүүлэгдлээ. Одоо та шинэ файлынхаа Export Import хийх товчны 3 дугаар мөр буюу 3-1-ийн мэдээллийг холбох товчон дээр дараад өгье. За хөрвүүлэг хийн гэдэг нь таны хуучин ажиллаж байсан файл дээрх журнал бичлэлтүүд, цалингийн хүснэгтүүд болон цалингийн мэдээллүүд, ажлын хүснэгт цэргийг шинжилсэн хувилбар руу зөөж байна гэсэн үг. Тэгэхээр та хуучин файл дээр тухайн оны улирлын тайлангаа гаргачаад үргэлжлүүлэн журнал бичлэлтээ хийж байсан бол шинэ хувилбар руу хөрвүүлэг хийх шаардлагатай гэсэн үг. Хэрвээ танай компани хуучин файл дээрээ үндсэн хөрөнгийн тайлан хийдэг байсан бол одоо үндсэн хөрөнгийнхөө тайланг холбож өгнө. Тэхийн тулд шинэ файлынхаа main sheet-ний Export Import товчны шинэ файл руу мэдээлэл хуулах руугаа буцаж ороод Export Import хийх рүүгээ дараад 3-2 буюу үндсэн хөрөнгө гэсэн товчийг дараад өгнө. Анхаар үндсэн хөрөнгийн хуучин файлын мэдээллийг энэ файл руу хөрвүүлэх гэж байна. Хөрвүүлэг хийгдэж дууссаны дараа ажлын хүснэгтэн дээрх багны улаанаар тэмдэглэгээтэй дансууд нь авлага өглийн тайлан, борлуулалтын тайлангийн дансууд байдаг. Хэрвээ таны хуучин файлын эдгээр дансуудын эхний үлдэгдэл дээр тоо бичигдсэн байсан бол задаргааг тооцоо нэгт шийтэнд гараас оруулж өгөх шаардлагатай гэсэн үг. За тэгэхийн тулд шинэ файлынхаа тайлан харах цонхны тогтмол шийтний авлага өглийн тайлан руугаа очие. За эндээсээ Ctrl Tab товчны тусламжтайгаар хуучин файл руугаа очиод мөн авлага өглийн тайлан дээр очие. Хуучин файлынхаа авлага өглийн тайлан дээрх харилцагчийн нэрийг эхний үлдэгдэлтэй нь хамт копи хийгээд шинэ файлынхаа авлага өглийн тайлан дээр очиод хуулаад тавьчээ. За эндээсээ буцаж main sheet руу очиод зөрсөн түн багны алдааг засаж дууснаар таны хөрвүүлэг бүрэнгүйц дуснаа.